Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Шанши мужийн Байшүү шааны Дукан тосгонд өмнө нь нэлээд нэртэй байсан Чанжин гомингийн газар гэдэг хоолны газар байжээ. Чанжин гэдэг нь баруун хойд нутгийн аялгаар бол хамаг хүчээ дайшлаатыг хичээх зүтгэх гэсэн утгатай үг. Сүүлийн үед захин орчин залуус энэ үгийг хүнийг зоригжуулахдаа их ашигладаг болсон. Энэ гомингийн газрыг Ли Янчун болон түүний эхнэр Үү Мөвли хоёр ажилуулдаг байв. 20 гаруй жилийн өмнө энэ хоёр нүүрсний уурхайн гал тоогонд ажиллаж байхдаа танилцжээ. Тэр үед Ли Янчуны гэр бүл ядуу байсан ч ярихтай сайн, харахад их иш хүчтэй хүн шиг санагддаг байсан. Харин эхнэр Үү Мөвли бол шал өөр төрлийн хүн. Түүний амьдралын өнгө төрх бүхэлдээ саарал цайвар байлаа. 2 настай байхад нь аав нь нас барж ээж нь түүнийг дагуулад дахин гэрэлсэн. Багаасаа хүний царай харж өдөр хоногийн өнгөрөөдөг байсан учраас цаг өнгөрөх тусам түүний зан ааш маш аймхаа, дуу цөөтэй бас бага зэрэг дорой болжээ. Аюулгүй мэдрэмж огт байдгүй мөртлөө тогтвол амьдрахыг хүсдэг тийм л нэг бүсгүй Ли Янчунтай учирсан байна. Ли Янчун түүнд яг л түшид тулах хүн шиг санагдаж байжээ. Гэхдээ Үү Мөвлийг ээж анханасаа энэ гэрэлтийг зөвшөөрөөгүй. Ли Янчун жаахан овжин залтай юм шиг санагдаж охин нь очоод хохирчих вэ гэж айсан хэрэг. Гэтэл Үү Мөвли энэ хүнийг өөрөө сонгосон байв. Дээрээс нь Ли Янчун маш чармайж хөөцөлдөж бүр зөвшөөрөхгүй бол танаа гэр бүлийг бүгдийг нь ална гэж хүртэл сүрдүүлсэн гэдэг. Эцэст нь энэ хоёр гэрэлсэн байдаг. Үү Мөвлийн хувьд багаасаа л тогтворгүй төгшөөртэй орчинд өссөн болохоор Ли Янчун эр хүний давмгай зан ширүүн аашийг магадгүй хайр гэж андуурсан байх. Мөн нөхөр гэдэг хүн ямарч байсан найдаж түшиж болох хүн гэж бодож явсан. Гэрэлсний дараа энэ залуу осод бүр амьдрахч байр байсангүй. Тосгоны нэг хаягдсан эвдэрхий сургуулийн байранд амьдарч байжээ. Илүү дээр амьдрахын тулд хоёулаа нутаг орноосоо гарч өөр газар азаа үсгээр шийдээд Шижаан руу ажиллахаар явжээ. Тэр үед мэдээж хэцүү байсан баг. Гэхдээ бас тэдний харилцаа хамгийн сайн байсан үеинч байсан. Тэд бие биедээ түшиг болж хоол хүнсээ өртөл хэмнэж арай гэж нэг баггүй мөнгө хуримтлуулжээ. Шинжаанаас төрлөх нутагтаа буцаж ирээд амьдрал нь гинэт өөрчлөгдсөн байна. Эхлээд тосгондоо шинэ байшин барьж 2020 он гэхэд тосгоны хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжинд лангуу түрээслэн Чанжин гомингийн газраа нээжээ. Энэ гэр бүл хөдөлмөрч өөрсдөө амьдралаа босгож өдөр ирэх тусам дээшилж байв. Эргэн тойрны бүх тосгон суурингийн хүмүүс тэднийг атаархаж хардаг болсон. Хэдий жижиг газар байсан ч хоолны газрын бизнес үнэхээр сайн байлаа. Нөхөр Ли Янчун гадаа үйлчлэгчтэй угтаж мөнгө авч хаяа 2-3 хоол хийдэг байв. Харин эхнэр Үү Мөвли галтогоондоо гурил зурч ээлдэж гомин чанаж аяг тавгуугаагаад завгүй. Түүний өмсдөг хормогч нь дандаа тосонд халтарсан байна. Өглөө бүр үүр цайхаас өмнө босоод шүн дунд өнгөртөл ажиллана. Мөнгө хэмнэхийн тулд эхнэр нөхөр хоёр гомингийн газар дээрээ хооллож тэндээ амьдрна. Ажлын ачаал ихсгээр хоёр талын аав ээж төрөл садна, ийш туслана. Бүх хүний нүдэнд энэ хоёр зүтгэлтэй зовлонгоо сайдгүй амьдрал нь цэцэглэн хөгжиж байгаа хос харагддаг байв. Нэг охин нэг хүн аажмаар том болж өсөж байлаа. Энэ чинь л ад жаргалтай гэр бүлийн дүр зураг биш гэж үү? Гэвч гаднаасаа өнгөтэй харагдах энэ амьдралын цаана хүний хармуу чанар аажмаар ургаж байжээ. Амьдрал нь жаахан өөдлөд ирмэгц Ли Янчун омог бартан болж эхэлсэн. Завтай үедээ арх ух дуртай уучхаараа шал дэмий юмнаас шалтак гаргаж хэрүүлүүднэ. Урд нь тэр гомингийн газар тусалж байсан ван ихчи яарснаар нэг удаа Ли Янчун эхнэр Үү Мөвлийг баяшны гурилыг хитрхи зузаан хэллээ гэж уурлан юу ч ярилгүй гурилын мод шүрч аваа зогчээ. Ван ихч яаран тэрийг чинь би хэлсэн шүү дээ гэж хэлсэн ч Ли Янчун огт сонсоогүй Үү Мөвлийг тэнэг мангараар нь дуудан цөхөж зогсоор байсан байна. Тэр үед Үү Мөвли зүгээл тэндээ зогсож байсан. Бултаагүй дуграагүй. Нөхрийнхөө загнаж доромжилдог байдал аль хэдийнэ тасчихсан мэт харагджээ. Ван ихч үнэхээр тэсгээ болж эн чинь эхнэр нөхрийн асуудал гэж бодоод байнга оролцож болохгүй гэж үзэн удалгүй ажлаасаа гарсан байна. Тэр дараа нь хэвлэлд ярихдаа Ли Янчун хүн зодохдоо угаасаа шалтгаан хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө дургуутсал бухимдлыг гаргаж байгаа нь тэр гэж хэлжээ. Тиймээс энэ хоёрын 20 жил үргэлжилсэн гэрлэлтэд ийм хүчирхийлэл бараг энгийн үзэгдэл болсон байсан нь гарцаагүй.
Гэвч өвөө өвлийг төвчж өнгөрөхийг сонгосон. Арга гэрийнхний хэлэхдээ түүний дүүнер бөгөөд гадаадд ажил хийдэг. Жилд хэдхэн удаа л гэртээ ирдэг байсан. Тиймээс тэр дотроо гомдол зовлон тэж явсан ч өөрийг нь өмөрч түшиж хамгаалах хүн байхгүй гэж бодсон бололтой. Өвөө өвлийн ээжтэй 2 удаа салмаар байна гэж хэлсэн боловч яг яагаад салах гэж байгаагаа хэлдэггүй байжээ. Ээж нь охин хүргэн хоёрын амьдрал гайгүй болчихсон. Байр савтай, ажил орлоготой, хүүхдүүд нь ч том болсон. Одоо байгаа амьдралаа зүгээр тайван аваад яв. Битгий илүү юм бод гэж ятгсан байна. Магадгүй ээж нь тэгэж хэлэхэд өвөө өвлийн сэтгэл дотор байсан тэмцэх гэсэн тэр өчүүхэн бодол дахин дарагдсан байх. Хэрэг гарахаас хэдхэн 7 хоногийн өмнө Ли Янчун WeChat дээр гэр бүлэрээ шаанд аялж байгаа зураг оруулжээ. Гаднаасаа харахад үнэхээр аз жаргалтай байв. Гэвч өвөө өвлийн гэр бүлийнхэн дараа нь мэдхдээ тэр аялал ердөөл халуун дулаан гэр бүлийн аялал байгаагүй. Шалгаан нь Ли Янчун дахиад л гар хүрсэн байжээ. Тэр ихнэр өвөө өвлийн гарыг гэмтээж галтавоонд ажиллаж болохгүй болгосон байна. Ямар ч байсан гоймонгийн газар хэвийн ажиллаж чадахгүй болсон тул түүнийг аргадан тайвшруулахын тулд мөн гадны хүмүүст мэдэгдэхгүй байлгахын тулд цэлхлүүлэхээр авч явсан байжээ. Энэ нь тэр ихнэрээ алган дээрээ тавьсан юм шиг бүрэн атгандаа байлгаж чаддаг байсныг харуулна. Маргаан жинхэнэ утгаараа хурцдаж хяналтаас гарсан үе нь 2024 оны 6 дугаар сар байлаа. Шүүхийн тайлбараар Ли Янчун эхнэр өвөө өвлийгээ захим орчинд зохисгүй харилцаа тогтоож байна гэдгийг олж мэдсэн бөгөөд энэ нь түүнээс хойших бүх харгислын шалтгаан болсон. Тэр зохисгүй харилцаа нь яг юу байсан бэ? Зүгээр л онлайнаар хүнтэй сэтгэнсэн үү? Эсвэл өөр зүйл байсан уу бид мэдэхгүй. Гэхдээ Ли Янчуны нүдээр бол энэ бол уралт туйлын дарамшлал байв. Түүнээс хойш тэр өөсөв хайж хэрүүлүүдэх гар хүрх нь улам ойрхон болжээ. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө бүр гадны хүн дуудаж эвлэрүүлэх хэмжээнд хүрсэн байна. Тосгоны нэг хөгшин хүнийг Ли Янчун уцаар дуудаад гоймонгийн газартаа авчирсан бөгөөд тэр хүн өвөө өвлийг харахад үс гэзгэн сэгсэж хажууд чимээгүй зогсож байсан гэдэг. Тэр хүн Ли Янчунаас чи дахиад зодчихсан юм биш гэж асуухад Ли Янчун эхнэрлүүгээ зааж маш ширүүнээр түүнээс өөрөөс нь асуу гэж хариулжээ. Тэр хөгшин хүн нилээд удаан ятгаж тайван сайхан амьдраарай гэж хэлээд явсан байна. Гэхдээ хэдхэн хоногийн дараа ийм аимшигтай хэрэг болно гэж хэн төсөөлөх вэ дээ? Иргэн тойрны хөршүүд дэлгүүрийн хүмүүс энэ эхнэр нөхөр хоёр байнга хэрэлддгийг мэдгүй байсан биш. Гэхдээ бүгд өөрт хамаагүй юм шиг хөндлөнгөөс харж хүний гэр бүлийн асуудал оролцох хэрэггүй гэсэн хандлагатай байсан. Хөршүүдийн хүүтэн үндий байдал арга гэрийн эвлэр твч гэсэн зөвлөгөө дээр нь эмэгтэй өвний дотоод айдас сул дорой байдал энэ бүх зүйл дээр давхар нэхэгдэж нэг том тор бий болгожээ. Тэр тор өвөө өвлийг өгтөл нь барьж хорсон юм. Үнэн дээр тэр эмэгтэйд зүхтах боломж огт байгаагүй биш. Гэхдээ 20 жилийн твчээр түүний зүрх сэтгэлийн гал зоригийг аль хэдийнэ мохоожгсан байсан байх. Тэд 2 хүүхэдтэй байсан. Хэрэг гарах үед том охин нь аль хэдийн насанд хүрсэн байв. Магадгүй хүүгийнхээ төлөө өвөө өвлийн бүрэн бүтэн гэр бүлийг авч үлдэхийг хүссэн байх. 2024 оны 9-р сарын 4-ний өдөр 39 настай өвөө өвлигийн амьдралын хамгийн сүүлчийн, хамгийн урт, хамгийн харанхуй шүнд болсон юм. Тэр өдөр гоймонгийн газраа хаасны дараа Ли Янчун дахиад л архиусан. Дахиад л эхнэрийнхээ онлайн харилцааны асуудлаас болж хоолны газрын гарын унтлагын жижиг өрөөнд эхнэртэйгээ муудалцаж эхэлжээ. Шөнийн 3 цагт унтаж байсан өвөө өвлигийн ээжийг нэгэн дуудлах сэрээсэн байна. Залгсан хүн нь хүргэн Ли Янчун байлаа. Яриаг нь сонсоход согтуу байсныг мэдхээр өвөө өвлийтэй муудалцчихлаа. Маргааш сална гэжээ. Өндөр настай ээж энэ хоёр дахиад л муудалцаж байгаа байх гэж бодоод хідэн үг хэлж тайвшруулад маргааш ярь гэж хэлсэн байна. Ээж нь уцаа таслаад буцаад унтжээ. Тэр үед охин нь үхэл амьдралын заг дээр тэмцэж байгааг яаж мэдэх вэ дээ? Хаалга түгдсэн тэр жижиг өрөөнд Ли Янчун бүрэн галзуурсан байв. Тэр гар доорх таарлцсан бүх юмыг зэвсэг болгон шүүрч авч өвөө өвлөгийн нуруу, гар, хөл рүү балбаж эхэлжээ. Төмөр зүйлээр цохих болгонд арьсан нурагдаж цус нь гоожж байсан. Дараа нь өөрийн тэлээгээ тальж эхнэрийнхээ хүзүүнд ороогоо татжээ. Эхнэр нь тэмцэж байгааг хараад галтаагооны махны хутгийг хүртэл шүүрэн авсан байна.
Хэдэн цаг үргэлжилсэн энэ харгас эрүү шүүлтийн үеэр өвмөвли дахин болсон бие махбодын халдлагын өмнө аажмаар эсэргүүцэх чадвараа алджээ. Түүний яснууд тугарч биеийн тэр жигтэй хөхөрч цус алдаж байв. Гэвч Ли Анчууны хорсол тайлагдаагүй байлаа. Тэр бараг амьсгаа тасарч байсан эхнэрээ унтлагын өрөөнөөс чирч гаргаад арын галтаа руу аваадсан. Тэнд тэдний өдөр бүр гойм чандаг том тоогоо байлаа. Дараа нь хэвлэл мэдээлэл болон арга гэрийнхний ярьсаар Ли Анчуун тогоон дох гоймонгийн шүлийг бараг 70 градусын хэм хүртэл халаасан гэх боловч энэ нь үнэн биш байжээ. Учир нь эцэст нь шүүхээс өрөөний температуртай шүл байсан гэж тогтоосон. Гэхдээ дараа нь энэ нөхрийн хийсэн үйлдэл ямар ч байсан туйлын хэрцгий хിവэрэ байв. Ли Анчуун бараг үхэж байсан эхнэрээ дарж байгаад халбаар гоймтой шүлийг амруу нь хүчээр хийсээр байжээ. Эцэст нь эхнэрийнхээ толгойг тэр том тоогоо руу бүхэлдэн дүүрсэн байна. Эхнэрийн тэмцэл улам сулран эцэст нь төвчгийн аргагүй шаналл амьсгал богдлын дунд сүүлчийн амьсгалаа хураажээ. Шөнийн 4 цагт Ли Анчууны энэ солиорсон хүчирхийлэл арайг зогссон байна. Тэр уцаа аваад дахин хадам ээж руугаа залгаж танаа охин өөх гэж байна. Хурдан эргэжээ. Хөгшин ээж сандран твдэн гоймонгийн газар руу гүйж очиход нүднийх нь өмнөх дүр зураг үнэхээр аимшигтай байв. Хоолны газар тэр чихтэй дээрм дүлжгсэн юм шиг замбраагүй, харин Ли Анчуун тэнд байж л байсан бөгөөд шалан дээрх заван амьсыг тайван гिचн хурааж байжээ. Тэдний охин хөдөлгөөнгүй өвдөж галтаагооны тавцан налчихсан байсан. Түргэн тусламжийн эмч нар аврах гэж оролдож байсан ч аль хэдийнэ хэтэрхий оройтсан байв. Ли Анчуун энэ бүхнийг хараад яг л солиорлын байдлаасаа сая нэг сэрсэн хүн шиг байсан. Тэр өвдсөн царай гарган хадам ээжтэй би ийм болгосон гэж хүлээсэн байна. Цагдаа нар түүнийг авч явах үед тэр гинэд хадам ээжийнхээ өмнө өвдөг сөхөрж суугаад ээжээ би танаас уушлал хүсэж байна гэжээ. Энэ нөхөр дараа нь шүүхтээр очиод өөрийгөө цогцсоосоо болоод юу ч санахгүй байна гэж мэдүүлсэн. Гэвч цусны шинжилгээний дүгнэлт маш тодорхой гарсан бөгөөд түүний биед байсан согтууруулах ундааны хэмжээ нь хяналтаа алдах түвшинд хүрээгүй байжээ. Тиймээс энэ бүхэн санаандгүй осол байгаагүй. Энэ бол төлөвлөсөн арга барил нь хуулийн хэрцгий аллах байсан юм. Хэрэг хурдан хугацаанд хуулийн шат дамжлага руу шилжив. 2024 оны 9-р сарын 5-нд Ли Анчуун санаатаагаар хүнд гэмтэл учруулсан хэрэгээр эрүүгийн хорих арга хэмжээнд орсон бөгөөд 9 хоногийн дараа зүйл анги нь санаатаа аллах болгон хүндрүүлэгдэж баривчлах тушаал гарчээ. Цагдаагийн мөрдөн шалгалт гүнзгийрэх тусам жижигхэн гоймонгийн газарт болсон хүний яснаас гайдсан эмгэнэлт явдал тэр аимшигт нарийн ширийн зүс хэвлэлээр гарч энэ хэрэг тэр доороо улс даяар шууган тарьсан байна. 2025 оны 2 дугаар сарын 19-нд хэрэг байшуу шааны шүүхэд анх удаа хэлэлцэгдэв. Шүүх хурал дээр талигаа чийж Ли Анчууныг 20 хувцастай байхыг хараад өөр бухимдлаасаа болж шууд ухаан алдаж түргэн тусламжаар авч явжээ. Харин яллагчдын суудлал дээр суусан Ли Анчуун би юу ч санахгүй байна гэсэн жүжигээ дахин тоглосон байна. Тэр өмнөх мэдүүлгээсээ буцаж тэр шөнө цогтууж тасарсан болохоор олон юмыг санахгүй байна гэжээ. Тэр байн өөрийгөө өмөрч би өрдөөл эхнэрээ жаахан айлах гэсэн юм. Ийм юм болж хүн үхэн гэж огт бодоогүй гэж тайлбарласан байна. Харин 20 жил үргэлж ирсэн гэр бүлийн хүчирхийллийн тухайд тэр өгөөсгөж эхнэртэйгээ их сайхан харилцаатай байсан гэж зүтгэжээ. Гэвч нотлох баримт худал хийхгүй. Шүүх хэмнэлийн дүгнэлтээр мохоо зүйлийн цохилт ясны уграл зэргийг тодорхой бичсэн байсан тул энэ бузар нөхөр маргах аргагүй басан. Хамгийн жигшүүртэй нөмгөөлөгч нь бүр хэргийн шалтгааныг бүхэлд нь хохирогчдоор тогсон явдал байв. Тэрээр өвлийн онлайн зохисгүй харилцаа үүсгэсэн учраас нөхрийн уурыг хүргэсэн гэж онцлсан байна. Үүнд өвлийн гэр бүлийнхэн энэ бол Ли Анчуун өөрөө бурууга бусад руу чихэж байгаа явдал өөрөө гадуур хүнтэй мөртлөө одоо бүр ярьж чадахгүй болсон эхнэр дээрээ бүх хэргийг тохож байна гэж хариулжээ. Шүүх хурлын төгсгөл Ли Анчуун өөрийгөө өмгөөлөх ямар ч аргагүй болсноо ойлгоод гин бурууга хүлээсэн байна. Эцэст нь энэ хоёр нүртэй эрэгтэй хідэн тусал нулим сунгаж эцэг их эхнэр хүүхдүүдээсээ уушлал хүсэж байна гэх мэт үг хэлж бүр шүүх надад цаазаар авах ял өгвөл үгүй өвхөл өвхий надад ялгаа алга гэжээ.
Энэ хэрэг дээр Үв Мөвлигийн гэр бүлийн байр суурь эхнээсээ эцээ хүртэл маш хатуу байсан. Тэд нэгч төгрөгийн нөхөн төлбөр авахгүй зөвхөн Ли Янчуунд цаазаар авах ял оноож нин даруй гүйцэтгэхийг шаардсан байна. Зөвхөн тэгж байж Үв Мөвли тайван нойрсож чадна гэж үзэж байв. Анхан шатны шүүх хурал болсноос хойш мужийн дээд шүүх, бүр дээд шүүхийн зөвшөөрлөөр нийт 3 удаа хоригдлогдож 3 сараар сунгагдсан байна. Энэ хагас жил гаруй Үв Мөвлигийн гэр бүлийн хувьд дуусшгүй зовлон байжээ. Ингээд 2025 оны 12 дугаар сарын 12-нд шийдвэр эцэст нь гарлаа. Вэнанд хотын дунд чадны шүүх Ли Янчун гэр бүлийн зөрчлөөс үүдэн санаатай аллах үйлдэлсэн тогтоогдсон гэж үзсэн боловч шийдвэрийн өнгө гэнэт өөрчлөгдөж ялыг нь хөнгөрүүлж болох 3 шалтгааныг дурдсан байна. Нэгдүгээрт яллагдагч өөрөө хэрэгээ хүлээсэн нөхцөл байдлаа гэж үзжээ. Ли Янчун хэрэг гарсны дараа хадам ээж руугаа өөрөө залгаж мэдэгдэн мөн хэргийн газар дээр цагдаа хүлээж байсан нь хуулийн хувьд бууж өгсөн хэрэгээ хүлээсэн тооцогддог аж. Улсын хууль гэмт хэрэг үйлдсэн хүнийг өөрөө хэрэгээ хүлээхийг урамшуулдаг. Ингэснээр цагдаагийн хүч хөдөлмөр их хэмнэгддэг тул ялыг тогтоохдоо ихэвчлэн харгалзан үзэж хөнгөрүүлдэг. Хоёрдугаарт хохирогч өөрөө ч бас буруутай гэж шүүх үзсэн байна. Шүүх Ли Янчууны тайлбарыг хүлээн авч эхнэр нь цахим орчинд зохисгүй харилцаа тогтоосноос болж энэ зөрчил үүссэн гэжээ. Цахим орчинд хүмүүс бөөнөрөө эсэргүүцэж тэр онлайнаар хүнтэй харилцсан ч бай, үгүй ч бай. Энэ нь ямар ч байсан тэр харгас нөхөрт эхнэрээ алах шалтгаан огт болж чадахгүй гэж бичиж байв. Хүмүүс эхнэр нөхрийн иймэрхүү асуудал саллалтын хэрэг дээрч хөрөнгө хуваахад бараг нөлөөлдгөө зүйл байж яагаад эрүүгийн хэрэг дээр алуурсныг авардаг шалтгаан болчихдог юм бэ гэж хүмжилсэн. Харин 3 дахь шалтгаан ил болоход хүмүүс бүрч балмагцсан. Шүүх хурал болохын өмнөх өдөр Үв Мөвлиг ээж гарам чичирсээр өшөөлийн бичиг дээр 3-ныхаа хээг дарж гарын үсэг зурсан байна. Үүний шалтгаан нь түүний 2 зээ хүүхэд байжээ. Эхнэр нөхрийн охин аль хэдийн 19 настай, хүүн 17 настай болсон байна. Аав нь баривчлагснаас хойш тэдний амьдралж бас бүрэн нурсан байна. 2 хүүхэд төрөл саднаасаа аав нь цаазаар авах ял авч магадгүй гэдгийг сонсоод хоёулаа эмээгийнхээ өмнө өвдөг сүгдэн сууж аавынхаа амийг өршөөж өгөөч гэж гуйжээ. 17 настай хүүн урд нь том болоод цэрэгт явж эх орноо хамгаална гэж мөрөөддөг байсан ч одоо маш их цөхөрсөн байв. Тэр нагаз ахта нууцаар хэрв аавыг буудчихвал би дараа нь улс төрийн шалгалтанд тэнцэхгүй. Тэгээд цэрэг болох мөрөөдөл минь сүрнэ гэж хэлсэн байна. Ингээд Үв Мөвлигийн ээж маш хүнд хоёрдмол байдалд оржээ. Хэрв тэр охиныхоо төлөө эцээ хүртэл шудраг ёсны ихвэл 2 зээгээ өөрөөсөө түлхэж байгаа хэрэг болно. Ли Янчууны ээж тосгоны дарга нарыг дагуулсаар ойр ойрхон ирдэг байжээ. Амаараа бол эргэж ирж байгаа юм шиг хэлнэ. Үнэндээ бол дарамт үзүүлэхээр ирдэг байсан байна. Тэд нөхөн төлбөрийн тухайш ярьдаггүй, уушлал гуйдаггүй, зөвхөн 2 ачин гэмгүй. Тэд энэ явдалд хилмигдэх ёсгүй гэж л тавтдаг байжээ. Үв Мөвлигийн дүүн анхандаа маш хатуу байр суурьтай. Заавал Ли Янчун амиараа төлөх ёстой гэж хэлж байсан. Гэвч төрсөн эгчийнх нь хүүхдүүд өмнө нь сөхрөн суугаад бид үнчин болохыг хүсэхгүй байна гэж уйлахад түүний сэтгэл зөөлрчээ. Ингээд Үв Мөвлигийн гэр бүлийн сэтгэл зүйн хамгаалалт нуран унсан байна. Эцэст нь шүүх Ли Янчунд цаазаар авах ял өгсөн ч тэр ялыг шууд хэрэгжүүлэхгүй 2 жил хойшлуулсан. Эхнэр нөхрийн хамт ажиллаж нэг хэсэг маш их ашиг орлоготой байсан тэр Чанжийн гоймонгийн газар аль хэдийн хаагджээ. Энэ хэргийн хамгийн хэцүү зүйл нь магадгүй Ли Янчун ямар харгас байсан биш, шүүхийн шийдвэр ямар их маргаан дагуулсан ч биш. Харин хохирогч Үв Мөвли бүх насаараа хүчирхийлэл болон хоцрогдсон үзэл санаанд боогдож амьдарсан явдал юм. Түүнд зүгтах боломж байгаагүй биш. Гэхдээ хүүхдүүдийнхээ төлөө гаднаасаа бүтэн мэд харагдах тэр гэр бүлийн төлөө үргэлж төвчхийг сонгосон. Гэр бүлийн хүчирхийлэл бол төвчээд өнгөрдөг зүйл биш. Дуугүй байх тусам аюул улам ойртдог. Өөрийгөө хамгаалах нь буруу биш, харин амьд үлдэхийн эхлэл юм. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.